эрх мэдэлтэй дарга нар нь энийг ойлгож хүлээж авдаг юм бол байгаль орчин өөрөө харуулж шүү дээ. Үер болсон хичнээн хохирол бий болов. Хичнээн хүний гэр үерлж дуусна. Хитэн ямар үд. Нураах юм уу гэдэг асуудал хүн болгон бодоод шиг байна. Нураах эсэх асуудал нь энэ төрийн байгууллагын өөрсдийнх нь шийдэх асуудал. Бүгд хууль зөрчсөө бүгдийн хүчингүй болгол яг гэдэг. Ерөнхий сайд нь, хотын дарга нь, барилгын сайд бүгдээр ингэ хүчингүй болгосон. Одоо тэр хүчингүй болгосон үйлдэлүүдтэй energy construction өөрсдөө маргаа явж байгаа. Хууль бусаар манай үйл ажиллагааг зогсоочлоо. ICMN мэдээллийн сайт ээлжид ярилцлага хүргэх гэж байна. За бидний өнөөдрийн зочноор онц шийдэл төрийн бас байгууллагын төлөөлөл удирдах зөвлөлийн дарга хуульч Алтан Гац оролцож байгаа юм а. Тэгэхээр бид өнөөдөр дунд хоолойн үерийн хамгаалтын бүсэд зөвшөөрлөгөө барилга барьсан Aqua Garden хотхон буюу иргэдийн сайн мэдхээр авилга хорооллын асуудлаар ярилцах юм а. За тэгэхээр юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр хоёлаа ярилцлага онц шийдэл төрийн бас байгууллага танилцуулж эхлэе те. За онц шийдэл төрийн бас байгууллага маань бол Aqua Garden хотхны асуудлаар нийтийн эрх ашигыг төлөөлж нэхэмжлэл гаргасан гэдгээрээ бас хүмүүс сайн мэдж байгаа. За баярлалаа. Манайх онц шийдэл төрийн бас байгууллага 2012 онд үүсгэн байгуулагдсан төрийн бас байгууллага юм байна. Хуулийн фермийн дэргэдэх үйл ажиллагаа явуулдаг. Судалгаа, шинжилгээ, за олон нийтийн нийтэд тусдаа үйл ажиллагаа зэрэг тогтмол дээрх чиглэлийн үйл ажиллагааг явуулж байна. Нийтэд тусдаа буюу нийтийн эрх ашиг төлөөлөл хамгаалах чиглэл энэ сэдвэр бол одоо хүүхдийн эрх, нийтийн өмч, за ангийн хүрээлэн байгаа орчин гэдэг асуудлуудаар 2-3 дахь төсөл хэрэгжүүлж байгаа төслийнх нь нэг нь сүүлийнх нь одоо ингээд 3 дахь төсөл нь бол энэ олон нийтийн анхаарлын төвд орсон. Aqua Garden буюу дунд голын иргэн онцгой хамгаалтын бүсэд байшин барьж байгаа үйл явцтай тэмцэж байгаа энэ үйл явцыг харж байгаа. Aqua Garden хотхонд нэхэмжлэл гаргасан гэж байгаа. Тэгэхээр яг ямар үндслэлээр нэхэмжлэл гаргав, хизээ нэхэмжлэлийг гаргав гэдэг асуултыг тавья. За ер нь бол маргааны зүйл нь бол газар эзэмших зөвшөөрөл олгосон, газар эзэмших эрхийг олгосон тэр шийдвэрийг хүчингүй болгох юм. Тэрнээс хувийн байгууллагын үйл ажиллагаанд халдах тийм зорилго байгаагүй. За ингээд ер нь бол яг энэ дунд голын онцгой хамгаалтын бүсэд газрын анх олгосон байдал бол үнэхээр маргаантай. Өөр 2012-3 оноос эхэлэлтэй. Хаан уул дүүргийн нийтийн одоо хаан уул дүүргийн бус нутаг дэвсгэр дээр төрийн албан хаагчдын барилга барина гэдэг анхны зөвшөөрлийг олгосон. 50 дугаар тогтоол нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн урлагийн 50 дугаар тогтоол гэж байдаг. Тэгээ энэ тогтоолоос эхэлтэй гэж ярьдаг. Гэвч үнэндээ энэ тогтоолтон дээр нөө байршил заадаг. Байршлууд дээр тэр бүсэд төрийн албан хаагчдын орон сууц барина гэж заасан байдаг. Харамсалтай нь яг дунд голын одоо энэ маргаад байгаа энэ газар дээр байшин баригдах зөвшөөрөл байгаагүй хамгийн анхных. За дараагийнх дээр нь хаан уул дүүргийн эрдэнэлчдийн хурлын тогтоолоор бас төрийн албан хаагчдын орон сууцыг барина гэдэг ийм тогтоол гардаг. Тэр тогтоолынх нь хэсэг дээр нь зарим хэсэг дээр нь одоо яг маргаан бүхий газрын ийм байршлыг заасан байдаг. Гэхдээ тэр байршил дээр нь ногоон бус гэж байдаг. Ногоон бус буюу одоо ийм иргэдэд бүх нийтээр ашиг зориулалтаа ногоон байгууламж гэдэг нэрээр анх газар олгосон байдаг. За ингээд цаг хугацаа явж байгаа 2018-19 он руу залгана. 2020 оны 9 сарын 30-нд А1155 гэдэг нийслэлийн засаг даргын захирамжаар нийслэлийн засаг дарга орон сууц зориулалтаа болгож өөрчилсөн байдаг. За энийг нь сүүлд хүчингүй болгоод за ингээд MNG Construction газар эзэмшигч маань шүүхтэд 2021 онд тус нийслэлийн засаг даргын захирамжийг хүчингүй болгуулдаг. Эргээд ногоон байгууламж гэдэг нэрээр одоо ингээд ногоон байгууламж байсныг нь хүчингүй болгочоор шүүх хүчингүй болгочоор ногоон байгууламж дээр очиж штэ. Гэтэл нийслэлийн засаг дарга 2022 оны 1 сарын 11-ний өдрийн А17 дот захирамжаараа ногоон байгууламжийг орон сууц үйлчлэгээ зохицолбор гэдэг болгож зориултыг орчилсон. Ингээд 2022 оны 1 сарын 11-ний өдрийн
ирэх болгосон захирамжийн хүрээнд одоогийн бидний харж байгаа Aqua Garden гэдэг байшин байр гэдэг эхлэн тавигдчих. Тухайн цаг үедэд иргэцээд Усан парк гэдэг Монголд байхгүй, Азад байхгүй төслөөр хэрэгжүүлнэ. Одоо Усан парк, үнэхээр сайхан Усан парк баригдана гэдэг агуулгатаагаар маш гоё зурагтай. Ингээд хашааг тэр хэсгийг тойруулаад барьсан бүгдээрээ л санаж байгаа. Одоо ч хүртэл зураг нь бүдгэрсэн хэвээрээ байгаа. Иргэд бүгдээрээ тэгж ойлгосон. Тийм байх юм байна л гэж ойлгосон. За ингээд 2022 оны 6 сард ийм зорилтоор газар олгожээ. Эн чинь болохгүй. Усны тухай хууль, за усны тухай холбогдох журмуудын дагуу ингээд онцгой хамгаалтын бүс тогтоодог юм байна. Энгийн хамгаалтын бүс нь эргээс наашаа 100, онцгой хамгаалтын бүс нь эргээс одоо голын бүсээс эргээ хүртэл 50 м дээр онцгой хамгаалтын бүс тогтоодог юм байна. Тэгээ усны тухай хууль дээр энэ дээр нь тэр онцгой хамгаалтын бүс дээр байшин барилга. За ингээд бүхэл төрлийн үйл ажиллагаа хоригддог. Онцгойлон байшин барих хамгийн түрүүнд бичсэн. Байшин барьчихгүй гэд маш тодорхой бүр хуулийн дээр нь заасан. За ийм хуулиудыг ингэ зөрчөөд байна. Тэгээ ингээ эн чинь өөрөө газрын тухай хуулиар ч гэсэн бүх нийтээр ашиглах нийтийн эзэмшлийн талбай байна. Нийтийн эзэмшлийн нийтээр ашиглах энэ талбайг чинь хин нэгэнд нөгөө байшин бариулж болохгүй үстэй. Нийцлийн засаг дарга. Тиймээс та энэ хууль дүрм зөрчил гаргасан шийдвэр эргэж хараад хүчингүй болгооч гэдэг хамгийн анхны манай онцлог дүрмс байгууллагаас гаргасан нийцлийн засаг даргаас гаргасан хүсэлт бол 2022 оны 6 сар байсан. 2022 оны 6 сард одоо бидний гэрэл зураг, фото зургаар баримтжуулсан байдал гэвэл тэр зүгээр газрыг нухаж ирсэн. Суурийн ажлыг хийгээд явж ирсэн гэсэн. За мэдээж нийцлийн засаг дарга бидэнд хариу өгөөгүй. За ингээд шүүхэд хэмжил гарах болсон. Ингээд шүүхэд хэмжил гарахтаа саяны үндслүүдээ энэ бол нийтээр нэгдүгээр тул нийтээр эзэмших талбай юм байна. Хоёрдугаар энэ дээр усны тухай хуулиар шууд энэ дээр байшин барилга барьж болохгүй гэдэг ингээд хязгаарлалцсан. Хоригдсан зохицуулт байх чинь ингээд бүхий зөвшөөрлүүд гараад ингээд байшин барих үйл ажиллагаа явчлаа. Тийм учраас энийг боловж өгөөч. Газрыг нь олгосон зөвшөөрлийг хүчингүй болгож өгөөч гэдэг агуулгаар шүүхэд хэмжил гаргасан. Ерөөсөл болж өнгөрсөн түүх юм. Тэгэхээр танай нэхэмжлийн шаардлага ер нь юу вэ? Сая таны ярьснаар одоо нийтийн эрх ашигыг төлөөлж нэхэмжлэл гаргана гэдэг нь ер нь ямар агуулгатай процесс юм бэ? Захиргааны хэрэг шүүхт тань шийдвэр тухай хууль гэж байгаа. Захиргааны процессын одоо захиргааны хэргийн шүүхэд баримталдаг гол хууль гэсэн үг. Энэ хуулиар 2016 онд дөрвөн асуудлаар одоо нийтийн эрх ашиг төлөөлөлт аливаа байгууллага нэхэмжил гаргаж болно гэдэг ийм зохицуултыг хийсэн ч гэсэн. Нэгдүгürt нь хүүхдийн эрх, бүх нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч, хуулийн байгаа орчин гэдэг. Энэ дөрвөн асуудлаар хууль заасан шүүхэд шууд нэхэмжил гаргах хэрэгтэй этгээдүүд гэж байна. Тэр хүмүүс энэ асуудлаар нэхэмжил гаргах хэрэгтэй. Дараагийн боломж нь хуулиар шууд заагаагүй боловч тодорхой шаардлагыг хангасан төрийн бус байгууллага саяны дөрвөн хэлсэн асуудлаар нэхэмжил гаргаж болно гэж заасан. Тэр нийтийн сайн сайхны төлөө бүх хүмүүст нийтлэгээр нь болохгүй байгаа асуудлыг тодорхой шүүхийн ажиллагааны хүрээнд жишг тогтоох байдлаар явагддаг ажиллагааг ер нь бол одоо Монголд бол нийтийн эрх шиг төлөөлөх хамгаалах нэхэмжил буюу одоо дэлхийн нийтээр хэлэг занснараа стратегийн өмгөөл гэж хэлдэг. Нийслэлийн засаг даргын 2022 оны А17 захирамжийн давхцсан эсгүүдийг хүчингүй болгох. Онцгой хамгаалтын бүстэй. За энэ дээр нь архитектур төлөлтийн даалгавар гарсан. Архитектур төлөлт буюу байшин барих архитектур төлөлтийн даалгавар гарсан гэсэн үг. Тэр зөвшөөрлийг бас хүчингүй болгуулъя. За магадлал хийгээгүй энэ барилгын хөгжлийн төвийн тодорхой шийдвэрийг хүчингүй болгуулъя. За ингэ барилга орон сууцны барилга барих барилгын яамны барилга барихыг зөвшөөрсөн тэр зөвшөөрлийг хүчингүй болгуулъя гэдэг ийм дөрвөн төрлийн нэхэмжил гаргасан. Хоёр асуудлын төлөө бид нар явж байгаа. Эдгээрт нь бол байгаль орчин. Хоёрдугаарт нь нийт юм шиг. Байгаль орчны асуудал маш ойлгомжтой. Бид нар саяхан 3 жилийн өмнө өөр болоод тэр хавийн ингээд ямар асуудал болдгийг бүгд харлаа шүү дээ. 2023 оны үеийг ярьж байгаа. Одоо эргээд байшин барьчаад магадгүй энэ зүүн одоо бороо оруулах яах вэ? Бороо ороо мэдээж орно. Үеийн хэмжээний одоо хэмжээний удаан хугацаа үргэлжилсэн бороо оруулах яах вэ? Эргээд тэр нэг жижигхэн далан байгаа. Даланг чинь
даваад ус орж ирэх юм бол тэр барилга өөр юм. Хоёр талд нь байж байгаа тэр бүх нийт одоо орчин хүрээлэн байгаа орчин яах юм? Энэ юмуд чинь хохирно шүү дээ. Байгаль орчинд ийм одоо ингээд орчны тогтол чинь ийм байдлаар зөрчигдөхөд хүрээд байна. Нэхэмж гаргаад явж байхад одоо ингээд хууль ёсны дагуу эрх мэдэлтэй дараа нар нь энийг ойлгож хүлээж авдаг юм бол байгаль орчин өөрөө харуулж шүү дээ. Үер болсон хичнээн хохирол бий болов. Хичнээн хүний гэр үерлж дуусав. Хитэн амар өгдөв. Тэн бүсэд ус тогтоож шингээд цаашаа урсдаг байсан юм байхгүй болонгууд бусад хэсгүүд дээр одоо ингээд үер задарч эхэлж байгаа юм. Тийм учраас нийслэлийн засаг дарга ингээд нөгөө сэлб голын хамгаалтын даланг шинтгэхэд орчин тогтчуулна гэдэг одоо 3 жил болж шүү дээ. Одоо хүртэл баригдаагүй. Одоо ингээд эхний үндэслэл нь нийтээр эзэмш талбайг яагаад нэг компанид барилга бариулна гэж өгөөд байгаа юм. Хуулийн дээр болохгүй гэж хэлээд шүү дээ. Нэг. Хоёрдугаарт нь онцгой хамгаалтын бүс. Усны тухай хуулийн 22 дээр нь за усны сан бүхий газрын эргээс 50 м-ээс доошгүй зайд онцгой хамгаалтын бүс тогтооно. Онцгой хамгаалтын бүсэд барилга байгууламж хайрж болохгүй. Барихыг хоригдолно гэж заасан. Маш тодорхой. Гол урсчийн эргээс ийшээ 50 м-т онцгой хамгаалтын бүс юм байна. Энэ дотор байшин барьж болохгүй. Маш энгийн ойлголт. Тэгэхээр энэ хоёрыг зөрчиж байгаа учраас бид нар болохгүй байна гэж хүүхд нэмэлт гаргасан. Тэгэхээр одоо хариуцагч компаниудын энэ асуудал дээр ямар байр суурьтай байдаг юм бэ? Энэ хэргийн хариуцагч нар нь төрийн байгууллагууд. Нийслэлийн засаг дарга манай нэг хариуцагч. Барилгын яам нэг хариуцагч. Барилгын хөгжлийн төв нэг хариуцагч. Хот байгуул хотын стандартын газар нэг хариуцагч. 4 хариуцагчтай. Холбогдох шийдвэрүүдийг тэр энэ 4 байгууллагын холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгуулъя гэж бид нэхэмжил гаргасан. Энэ 4 байгууллагууд бүгдээрээ хууль ёсны дагуу гарсан л гэж үздэг. Зөвшөөрөл олгоход шаардлагатай бүхий баримт бичгүүдийг хавсаргасан байсан учраас бид хууль ёсны дагуу зөвшөөрлийг олгосон л гэдэг. Гэхдээ тэр хоригдсан үндсэн зохицуултуудыг тэд нар газар олгохдоо одоо холбогдох зөвшөөрлүүдийг хараагүй л байхгүй. Энэ хэргийн 3 төсөл гэж байна. Шийдвэрийг гаргаснаар эрх ашиг сонирхол нь хөндөж болзошгүй итгээд буюу нөгөө газар эзэмс зөвшөөрөл авсан MNG Construction гэдэг барилгын компани байна. Тэр яг л мөн адил хууль ёсны дагуу газраа авсан. Тийм учраас онцгой дүрмс байгууллагын хэмжээ шаардлагыг хэрэгсгүй болгож өгөөч гэдэг ийм одоо хүсэлтээр шүүх хуралдаанд оролцож бид шүүх хуралдаанд одоо ингээм мэтгэл цэдэл явж байна. Тэгэхээр хамгийн сүүлд дээд шүүхээс энэ хэргийг давзаалдах шатны шүүх рүү буцаасан байдаг. Тэгэхээр яг таных нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийн хүртэл энэ шүүхийн процесс яаж явагдсан талаар ярил. За нийслэлийн засаг дарга хүчингүй болгооч гэдэг хүсэлтийг хангаагүй, хүлээж аваагүй. Тийм учраас хууль засны дагуу захиргааны нэргийн шүүхэд хандсан. Захиргааны нэргийн шүүхэд хандаад 2022 оны 10 сараас хойш хандаад бас дөрөвдөгчлийн өрөг үзэж байна. Энэ хугацаанд 2-3 удаа нэхэмжийн шаардлагыг хүлээж авахаас татгалцсан буюу онцгой дүрмс байгууллага энэ асуудлаар нэхэмжил гаргах хэрэгтэй гэдгээд биш байна гэдэг агуулгаар шүүх шийдэж байсан. За шийдвэрийг нь давзаалчны шүүхэд нь хандаад үнэлгүй шийдсэн байна. Энийг ангачны шүүгээр шийдвэрлээ гэдэг ингээд буцаадаг. Ингэж буцаж явсараад цаг хугацаа авсан. Тэгээ дээрэс нь маш олон оролцогчтой. 4 хариуцагчийн 6-7 төлөөлөгч байдаг. 3 төчгээд маань 3 төлөөлөгчтэй. Нэхэмлэгч маань бас бидний зүгээс 2 хүн оролцдог. За ингээд нэг 10 хүн оролцдог шүүгчтэйгээ. За ингээд бүгдээрээ хууль засаа ажил төрөлтөө шүүхт хуралдаанд оролцдог. Олон төрлийн хуралдаанд авахцах байна. Эдгээр шалтгааны улмаас тодорхой хугацаанд хойшлсоор байгаад сая 2026 оны 1 сард ангачны шүүхээр нэхэмжийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсгүй болгож шийдсэн. Үүн дээр нь давзаалт шатны шугамар манай дүрмс байгууллагын зүгээс нэхэмлэгчийн зүгээс гомдол гаргаад ангачны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Хүчингүй болгохдоо ангачны шүүгөө дахин хэлцүүл буцаа гэдэг. Дахин хэлцүүлээ гэдэг ийм шийдвэр гаргасан. За ингээд 3-р зүгээс давзаалсан шүүх шийдэх боломжтой байхад шийдсэнгүй. Тийм учраас давзаалсан шүүхийн шийдвэр хүчингүй болгоод давзаалсан шүтмар
тагч ханиулмаар байна гэдэг юм хүсэлтэйгээр ороод улсын дээд шүүхээс тийм байна. Нийслэлдэх захираныг давзаасны шүүх, захиранагийн давзаасны шүүх уг асуудлаар хэрэг цугларсан баримтын хүрээнд шийдвэр гаргах боломжтой байсан юм байна. Тийм учраас шүүх шийдвэрээ гаргаа шийдээ гэдэг үндслээр давзаасны шүүх рүү буцаад шийдвэрсэн байна. За өнөөдрийн байдлаар шүүх хурал тавлагдаагүй. Анхшидны шүүх, давзаасны шүүх хурлаа тавлаагүй байдалтай байна. Тухай тавлагдах байх гэж бодож байна. Одоо хэрвээ ингээд дээд шүүхээс ингээд шийдвэр гараад бүр эцсийн байдлаар энэ хэрэг танай талд шийдэгдвэл цаашид юу ямар арга хэмжээ авах юм бол мэдээж нөгөө давхцсан эсхийг шүүх хүчингү болгочихж байгаа юм чинь давхцсан эсэг дээр одоо хүчин төгөлдөр одоо эзэмших хэрэгтэй газар байхгүй болно. Барилгын хөгжлийн төв, за барилгын яам, архитектурын даалгавар баталсан одоо стандартын газрын холбогдох шийдвэрүүд хүчингү болно. Ягаар холбогдох шийдвэрүүд хүчингү болж байгаа учраас барилгын компани болгосон тэр хэрхүүд байхгүй болно гэсэн үг. За тэгээд гэхдээ одоо нөгөө нураах юм уу гэдэг асуудал хүн болгоомж бодоод шиг байна. Нураах эсэх асуудал нь энэ төрийн байгууллагын өөрсдийнх нь шийдэх асуудал. Нэгт хоёрдугаарт нь одоо энэ барилга ашиглалтанд орохгүй зогсоод байгаа гэдэг ийм нэг үйл явдал байна. Барилга баригдаад дууссан юм шиг байна. Иргэд худалдаад авцсан юм шиг байна. Тэгээд эрт нь одоогоор иргэд ороогүй юм шиг байна. Тэгээд иргэд ороогүй байгаа шалтгааныг энэ 3 дахь шидгээд MNG Construction-ы зүгээс онцгой төрийн бас байгууллага манай байшинг одоо ингээд хориглуулсан учраас бид байшингаа ашиглаж чадахгүй, бид эрхэд байранд орж чадахгүй байна гэдэг ийм зүйл тараад байгаа шүү. Манай онцгой төрийн бас байгууллага нэхэмжилттэй энэ хэрэгт энэ 4 жил үргэлжилж байгаа маргаанд актын бэлтгийг үзүүлээд буюу энэ барилгыг зогсоохтой холбоотой нэг шийдвэр байхгүй. Бид энэ үйл ажиллагааг зогсоогоод өгөөч гэдэг хүсэлтүүдийг шүүхэд удаадраа хандсан үнэн. Гэхдээ шүүх шийдээгүй. Магадгүй 2022 онд 23 онд 4 давхар дээр байсан 6 давхартаас 8 давхар дээр байхад нь манай хүсэлтийг шийдээд барилгын үйл зогсоосон бол өнөөдөр энэ олон худалдаа авагч нар энэ олон хохирогчд гарч ирэхгүй байсан байж магадгүй. Гэхдээ мэдэхгүй магадгүй тийм. За MNG Construction болоод Aqua Garden-тай холбоотой ганцхан онцгой төрөмс байгууллагын хэрэг байдгүй үгүй. Өшөө цаана олон хэрэг байна. Бид бүгдээ мэднэ 2023 оны үеэр болоод Монгол улсад Улаанбаатар хотод Монгол улсад байгаа хамгийн том эрх мэдэлтэй бүх дарга сайд нар очсон. Шар автобустай бөөндөр энэ юу яасан юм бэ гэдэг нэг юм бичлэгүүд зөндөө байдаг шүү дээ. 3 жил юм болсон үйл явдал. Бүгд хууль зөрчсөн, бүгдийн хүчингү болгуулъя гэдэг. Ерөнхий сайд нь, хотын дарга нь, барилгын сайд бүгдээр ингэ хүчингү болгосон. Одоо тэр хүчингү болгосон үйлдэлүүдтэй MNG Construction өөрсдөө маргаа явж байгаа. Хууль бусаар манай үйл ажиллагааг зогсоочлоо. Тэгэхээр тэр шийдвэр үйл ажиллагаа энэ улмаас энэ байшин чинь одоо ашиглалтанд орохгүй, иргэд орохгүй байгаа нөхцөл байдал байгаа шүү. Тэгэхээр энэ бүх зүйлүүд байгаа учраас энэ олон төрийн бас байгууллагууд, энэ олон хуульчид, энэ олон эдийн засагчид, энэ олон тодорхой мэрэгсэн тэр хүмүүс энэ буруу байна, болохгүй байна гэд засуулахаар шүүхэд ханддаг, холбогдох бүхэн ханддаг. Даанч харамсалтай нь тийм байна гэж хүлээж аваад шийдвэрлэдэг. Одоо энэ шийдвэр гаргадаг үйл үнэхээр хангалттай бус байна. Тийм учраас бид нар нэг тийм эсэргүүцэгч, тэмцэгч гэдэг ийм дүр зурагтай болоод нэг талд нь ингэж харагдаад нөгөө талд нь одоо ингэж ажил хийх гэж яхад энэ хүмүүс эсэргүүцлээ гэдэг нэг тийм дүр зураг нийгэмд үүсчихлээ. Тэгэхээр байгаа хууль тогтоомжуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй, хэрэгжүүлэх шаардлагатай бүх хүмүүс хэрэгжүүлж байх юм бол нийгэмд ядаж л бид нэр тоостой худалдаа алахгүй байх нөхцөл байна л гэж хардаг. За баярлалаа танд.